цаг нэвтрүүлгийн энэ удаагийнхаа дугаарт Зайран Дангасран удгын их маягч хоёрынхоо онгоцоо өргөнд нэрсэн байна. Тэгээд энэ хоёроос одоо асуултаа эхлэе. Тийм мөнх тэнгэрийн үйлдэлтэй холбогдоод хэр удаж байна вэ? Та яг аль язгуурын үндэс угсааны улаач болсон бэ гэдэг талаар үзэгч олонд маань сайхан танилцуулж ярьж өгөөч та. За анх одоо 2000 оноос эхлээд миний бие их өвдөж эхэлсэн. 2 жил хэвтэр сүүлдээ одоо сүүлийн хэдэн сар болоод ерөөсөө хэвтрийн байсан. Тэгээд ангаах ухаанаар яваад эмнэлгээс яваад 1 жилээс илүү насгүй. Одоо тэгээ операцанд ор гэсэн. Операцанд орё гэжээтэл одоо тэр нэг балжин ям дашнамтай өдөр одоо хүнээс өдөр асуугаад сонгоод орох гэсэн чинь наркозны эмч орж ирээд зүрхчийн их муу байна. Даралт унсан байна гэсэн. Олон жил миний зүрх муу эмчийн хяналтанд байсан. Тэгээд одоо хойшлуулна гэсэн. Тэгээ маргааш нь манай өвгөө явж байгаад нэг удган хүнээс миний биеийг асуусан чинь энэ хүн операцанд ороод наркозноос гарахгүй. Энэ хүнийг ерөөсөө шууд одоо манай багш руу явуулаа гэж ингэсэн. Дорнод аймгийн Баян уулсанд Цэрэн Баава гэж хүн байдаг гэд. Тэгээд одоо тийшээ явж ачта буянта Баава багштайгаа уулзаж амь насны засал хийлгэж тэгээд 3 жил одоо гөрөөсөөр ороолгож энэ бие маань эрүүл болсон. Тэрнээс хойш одоо эмнэлэг домлогоор явахгүй өнөөдөр хүртэл ингээд амьд сэрүү явж байгаа одоо маш их баярлдаг. За тэгээд өөрөө ингэж өвдөж зовж ядарсаж жагаад ингээд өөр төр тэгж явсан болохоор өөр төр ядарсан зовсон амтэн хүн ирэхэд одоо туслахгүй байж чаддаггүй. Тэгээд энэ 13 жилийн хугацаанд бол олон хүн тусалсан байна. Одоо ер нь олон зуун хүнд айл гэр өрхөд тусалж ингэж ирсэн. За тэгээд 2002 онд амь насны засал хийлгчээд Улаанбаатар хоттой ирээд Хөвсгөл аймгийн Цагаануур сумын Батбаяр удган багш гэж одоо ачта буянта сайхан багш үргэлжлүүлж намааг эмчилж бит хоёрын энэ сайхан дарахад онгодыг босгож өгсөн Батбаяр удган багш маань. За тэгээд тий өөрөө энэ багш маань энэ юуг онгодыг ойж өгсөн энэ манжиг магааг өөрөө гараараа ойж өгсөн багш маань. Тий. Энэ дотор одоо баавганы савар байгаа удган багшийн өгсөн. Тэр саврыг багш маань өөрөө амьдлуулж өгсөн. Тэгээд юу өгсөн юм да нэг савар. Баавган савар. Тий. Одоо энэ зүүж өгсөн ч эмэгтэй хүний сав хөхний хавдар идгээд. Энэ байж байна. Энэ баавган саврыг. Одоо энэ Батбаяр удган гэж би сонссон байна. Баяр удган гэдэг халдвартай удган байсан. Тэр удган мөн үү? Тэр баяр удган биш, тэрний найз юм. 2 найз удган байсан. Энэ удган багш маань 2003 оны намрын дунд сарын шөнийн 17-нд одоо 55 наснда хулган жилтэй хүн байсан, нас барсан. Одоо өнгөрсөн. За тэгээд 2003 онд бид нар Дорнодын Баян уулын Цэрэн Баава багштаараа дахиж очиод халхангодоо залаалсан. Ингээд бид нар 2 багштай. 3 онд удган багшийг өнгөрөхийн өмнө Цэрэн Баава багш маань, удган багш маань хоёулаа нэг өдөр манад одоо уулзаж хуучин танилуд байсан. Нэг өдөржин ярьж манад сууж уулзаж ярилцаж энэ онгодын маань 2 зэрэг шившиж 10 наалж ийм сайхан үйл явдал болсон. За их бэлгшээлтэй сайхан үйл болж. Энүүгээрээ маш их бахархаж баярдаж ингэж явдаг ийм болсон байгаа. Тий. За. Өвчтөе зовлонтой байх. Манай одоо эхнэрийн бие муудаад одоо тэр баава дээр очсон гөрөөсөөр одоо ороод эмчилсэн байна. Тэр гөрөөснийх нь одоо еврейн онгодны дээтэд тэр онгодны минь дээтэд сүлд болоод байж. Хөөх тэр еврейн таныг эмчилж тэр гөрөөсөөр ороод ирсэн еврейн. Ямар сайхан. Яваад одоо ингээд хадгалаад явж идэг юм аа. Тэгээд үеийн үед дор сайн манай өөр хүүхдүүд бас ингээд хойш. Тэгээд баава багшийн минь онгод буугаад хэлсэн. За энэ гөрөөсөөр яаралтай орохгүй бол болохгүй гэд өвгөн тэр орой бөөлж амь насны засал хийгээд өвгөн гөрөөсөнд нэг хүнтэй явсан. Баава багшийн хүүхэдтэй. Тэгсэн гөрөөс одлого ирсэн. Тэнд байсан хуучин бөөнөр баава багшаараа ингээд орон дэлхийн сэржим өргүүлээд явал гөрөөс олддгоо гэд маргааш сэржим өргүүлээд хөдөлсөн.
За тэгээд тэр хооронд миний бие хид муудаад баа багш маань судсан юм барьж үзчихээд нэг тасалтаад нэг цохиод байна гэж балам гэж удган байсан, алам гэж удган байсан гэж эдэл эднэр гөрөө сагнаад ирсэн. За сэржим өргүүлсэн. Сэржим өргүүлээд ерөөсөө төдөхгүй цаг гарan болоод гөрөө сагнаад ирсэн. Тэгээд та тухайн үед гөрөөсөнд явж исэн байна. Би гөрөөсөнд явж гөрөөс ерөөсөө олдохгүй. Тэгээ эргэж ирээд бид нэр багшаараа сэржим өргүүлээд одоо ингээ гөрөөс олддоггүй яах вэ? Та сэржим өргөөд өгөөч гэсэн бид тэгс нэг сэржим өргөөс дараа нь очихтал гөрөөс бэлэн л байж байгаа юм лээ. Тэгээ нэг л инээдтэй л юм байлээ тэр чинь. Тэгэл би энэ шашны чи шүтж эхэлсэн да. За тэгээд нэг сайхан одоо ингээд сайхан үүд явд санаанд орж ийн. Миний одоо ингээд амь тавьчих гад маш хүнд зүрх тасалдаад тэр мөрөгдийн гэрийн сандалтаар муужраад унтсан байж хахад өвгөн дээр тэр Батуйг гээд Баян уулсумын нэг хүн ирсэн анчин тракторын жолооч гэж залуу. Тракторынхаа одоо дээд талд нь нөхгүй газар цоолоод паржуугтар тавиад урд өдөр нэдэр жижиг машинтай явсан штэ. Ногоо асар өндөр ургацсан тэр чинь юу яах газар байхгүй. Нөгөө замаа гэрэлтүүлж чадахгүй жижиг машин. Тракторынхаа дээр цоолоод гэрэл зоогоод паржуугтар тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр авгаан бие муутай байжгаад идэгсэн баава багштаар ирээд. Тэгээд одоо бид нартай адилхан ингээ өвдөж зовж яваа амтнд туслая гэд манай авгаа хэллээ. Би хамт явуулцъя гэд. Ямар сайхан сэтгэлтэй хүн байгаа вэ тий? Ингээд юу яаж ийсэн одоо тэр Батуйг гээд авгаа цэцгмаа гээд эмчвэ Баян. Тэр их сайн залуу байлээ л дээ. Надаас өрдөөсөө та надаа 14 түлхүүрээ өгчгөө гээл нэг 14 түлхүүр авд нөгөө паржуугтрийнхаа доотлыг боосон байхгүй юу. Тэгэл надаа явж өгсөн тэр их ачтай тустай хүн одоо ч Баян уулда байдгийн бид нар очдөг юм аа тэр яхаа. Тийм сайхан бол сайхан сэтгэлдээ бол таарч ийсэн юм байна. Тэгжил бас зов зүдэрч аваад энэ сайхан тэнгэрийн үлэнд орсон байж тээ. За тэгээ та хоёр маань аль язгуурын аль одоо үндэс угсааны гарлын улаач заран удган хоёр үлээ гэдгээ бас сайхан тайлбарлаа. Залуу хүмүүс бас үзэж байгаа. Энэ бид нар анх мэддэггүй байлаа. Анх одоо ингээд очиод баава багштараа мушглан хийлгээд онгодоо дуудсан чинь өвгнийг болохоор одоо халах боржгон омгийн хөөн гэсэн надаар орж ирсэн тэр онгодыг болохоор уранхаа онгод байна гэсэн. Тэгээ би чинь нөгөө үе удмаа мэдэхгүй амтсан чинь уранхаа гэж нэг хэсэг авдаг байдаа. Тэгсэн чинь одоо ингээд олон жил болоод олон үеийнхээ онгодуудаа уулзаад ирэхээр өвгөн аавынхаа аав талаас халах боржгон омогтой. За аавынхаа ээж талаас болохоор халах тэднийх нь бас бураад байдаг. Бураад онгод бас ордог. Тэгтээ өвгний ээж тал нь болохоор дарахад удамтай. Одоо дарахад онгодуудын байгальдалаа хөвсгөл нуураад өөрийн гол эгийн гол сэлэн мөрөн дэлгэн мөрнөр онгодууд нь гүйдэг. Дайн дээрхэд байдаг. Ээжийнх нь ээж тал болохоор хотхойд. За. Тэгээд одоо өвгөнд бас хотхойд тийм хойговц байдیں۔ За би бас их сонио. Аав маань болохоор халах боржгон байсан юм байлээ. Ховд аймгийн Дарив сумынхан байгаа. Өвгөн болохоор Архангай аймгийн аав нь Аршаантих одоо хөвсгөлийн Аршаант болсон ээжийн цэцэрлэг хотын им улс байсан. Би болохоор аав маань халах боржгон, аавын мам аав одоо лодо тайж гэж хүн байсан. За. Аавын минь аав болохоор ламдаш гэж лам хүн байсан. Тэрний аав нь лодо тайж гэж хүн байсан. За аавын минь ээж болохоор торгууд хүн байсан. Тийм эрэгтэй нэртэй хүн байсан юм байлаа дондог гэж сүүлд л одоо онгодоос мэдж байгаа шүү дээ бид нартайгаа уулзч уучраад. Ээжийн минь тал бол би их олон жил судалсан угаасаа ч одоо анхны ээжийн аав талаас барьсан тийм уранхаа улс байдаг. Миний ээж талд бол одоо ногоон цагаан дарихын тахилгатай тэгээд одоо зоос гүйлэгдэг, дал шатаадаг, 90 лам одоо нутгаа даасан том лам нартай сайхан өгчүүл байсан. Тэгээд уранхаа улс байсан. Ээжийн минь ээж тал болоод ирэхээр одоо сутаа хайрхнаар голдог үүдэлтэй маш олон үед амьдсан хаттууд байдаг. За. Энэ олхнуудын энэ хаттуудын дээд одоо миний өвг нь болохоор энэ одоо
өөлөн хатуу их бүр татан ижигээд ингээд их олон сайхан хатууд байсан. Мандахаа цэцэн хатантай төрөлдөм байгаа юм. Тий. Сутаад одоо сүүл үе олон миний хатан онгодууд байдаг. Тэгээд энүүгээрээ их бахархаж баярлаж явдаг тий. Тэгээд энэ удган болсон цагаас хойш одоо энэ хатуутайгаа уулздаг болсноос хойш заримд нь малгай толгой хувцсыг хийж. Тий, энэ сайхан хатны малгай хоёрын хувцснуудын малгайнууд байхын янз янзын тэр энэ ягаан их юу малгай надад их сонирн байна л да. Арай энэ бусдуудыг харахаар яг ингээд нэг монголчуу хардаад байгаа мөртлөө яг тэр ягаан болохоор надад их арай өвөрмөц цэцэг мэцэг гоёл моёлных арай өөр л бусдаас их содон харагдаад байх юм. 2005 онд Улаан цутгалангийн хүрхрээ дээр явж байхад юу яасаа? Улаан цутгалангийн хүрхрээ дээр явж байхад миний зургандаар ийм нэг ягаан малгай шиг юм гарч ирсэн. Тэгээд тухайн үед энийг малгай гэж ойлгоогүй. Туяа бууж ийн ямар сонин туяа вэ гэж. Зурган дээр л гараад идэг, нэг туяал гараад идэг. Ингэж өнгөрсөн. За тэгээд 2009 онд бид нар 2009 онд бид нар утаа гүмбэ явсан. Тэгээд утаашийн уулын оройдоор ингээд зураг авахгүйсэн чинь нөгөө малгай чинь бүр тодроод энэ бүр их тод сайхан гарсан биз дээ. Бүр яг энэ ижилхэн хийсэн байна тий. Тэгээд ийм малгай гарч ирсэн. Тэгээд одоо энийг ямар сонин гээл өнгөрөхөөс тухайн үед учрыг ойлгоогүй. Нэг шинэх тод зүүдэлсэн нэг хүн ирээд л миний ягаан малгай хийж өгöd байсан. Тэгээ би та одоо хэн гэдэг хүн бэ гэсэн чинь би Солонгос сатан гэсэн. Би яахаараа Монгол хүн байж би Солонгос сатны малгай хийдэм гэсэн чинь одоо Тогоон Төмөр хааны хатаан би. Манай одоо Аюушридэр хааны Тогоон Төмөр хааны хатан Аюушридэр хааны ээж нь байна би чи явахдаа Солонгос хатан байна. Одоо чи манай удам шүү. Тийм учраас чамаас малгай хийж байна. Тэгээд энэ малгай хийж чадахгүй бас нэг 2 жил яваа сүүлд нь бүр би хар өвдгөөд нэг хар нарахгүй ингэж хийсэн дээ. Тэгээд би бас энэ их удааныхаа ярьсны далимдуулаад үзэгч олондоо хэлэхэд ер нь ингэж ойлгодог л да хүмүүс за нэг л угшил гарвлын одоо хотгоод игэл хотгоод байх нь гэж хүн чинь эцэг их хоёроосоо төрдөг. За хүний эцэг их хоёр нь бас л эцэг ихтэй ингээл нэг хүний чинь 2 хүн гарвал хүн тий. 4-ийн чинь 8 болно гэж ингээл явна тийм ээ. Инхээр бүр ямар ч одоо эцэг эхчүүд маань ямар ч үндэстэн угшлих байж болох юм байна. Заавал хотгоод гэвэл ганц л хотгоод байж идэх юм биш байх шүү дээ. Тэр ураг удамд гарсан нэг улаачид бол одоо дөрвөн талын гарвлын янз бүрийн л одоо онгод тэнгэрүүд үндэстэн ясны онгод тэнгэрүүд бууж ирэх юм байна да гэж бас ойлгож болох юм байна шүү дээ. Тэгээд одоо бас нэг энэ шинэ улаач нар сонирхуулаад хэлэхэд сүүлийн үеийн одоо энэ бид нар чинь энэ 90 оноос хойш ардчил эхлээд энэ юм жоохон чөлөөтэй болоод одоо уг удмын нэхлүүд ихсээд өвчин зовлон тусаад ингээд аргагүй барайнд ороод уг удмаа барьсан. Ийм улс одоо олон болж энэ улаач нар. Тэгтэл дээр үеийн одоо тэр чадaltaа чансаатаа бөөгийн тэр эрдмийг арай өвлөж аваагүй ч гэсэн эдтэй эрдэмтэй болчоод даруухан сууж байгаа улаач нар одоо сүүлийн үед их тодорч их гарч байна. За тэгээ энэ яагаад одоо ингээд олон түмэнд мэдээлдэг юм бэ гэхээр энийг болвол одоо эд эрдмэн бүр одоо хаашаачгүй яг сайхан эзэмсэж авсан хойноо одоо олон түмэнд таниулаа. Них яарч онгороо тэргүй гэсэн юм байдаг. Сүүдийн үеийн чадaltaа бөөнөрийг ингээ анзаарч хахад одоо 10 дугаар 100, 11, 12 дугаар 100, 13 дугаар 100-ны онгодуудтай харьцдаг улаач нар маш олон болжээ. Тэгээ би одоо энэ их одоо улаач нарт их баярлаж ингэж зүв барьж явсан хүн чинь олон үеэ дээшилж ин дээшээ удамтайгаа харьцсан шүү дээ. Анханасаа л бие тоогоод би мундаг надаас цаашгүй гэдээсэн улаач нар бол хөгжихгүй байна. Тийм ээ тэр талаар бас их олон сайхан мундаг удган зарингуудаас би бас сонсч авсан. Ингээд явж авах хугацаанд тэгээд энэ жилийн морин жилийн өнгийг манай монголчууд ч ер нь морин жилийг хиттэй их өмнө түүхэндээ ч их дээдэлж дандаа одоо хаад мадаа одоо залдаг байдаг юм уу яадаг байдаг юм морин жилийг их л хямартаа сайхан жил гэж бэлгшээж боддог ер нь да ялангуяа эр хүмүүстэй сайн ирэлтэж жилгээ тэгдгийн. Өнөө жил морин жилийн өнгийг таны онгод тэнгэрүүд дээдсүүд юу гэж тайлж хэлсэн байх юм бэ гэдгийг танд дангаас өрн зарингаас асууя. Жилийн өнгийг одоо ингээд тайлбарлаж хэлэхэд бол лусуусаа их болттой жил юм байна лээ.
ус ус бороо элбэгтэй ургамал ногоо сайтай бах. Энэ зарим газруудаар бол одоо үер усны аюул бууж мэдэх халууны одоо температур одоо жоохон нэмэгдэж энэ цас дөрвөлүүд хайлж одоо жоохон шуурга услах буух бахтаа л гэж бодож байна. Энэ морин жил гарахын өмнө бид нар бүх шавнартайгаа энд 3 өдөр 3 шөнө дараалан одоо завсарлагуугаар бөөлсөн. Тэрэн дээр өөрсдийн бодоод шавнарын их олон онгодууд буусан. Тэгээд хэлсэн энэ морин жил онцгой их лусын буулттай. Зарим сард одоо 10 лусын буулттай. Зарим үед 5 өдөр дараалан лус бууна. Тэгээд үер ус хар салхи цунами гэх мэт одоо тийм байгалийн гам шиг их болно. Ялангуяа одоо ингээд энэ зарим нутгуудаар Египтийг одоо тэр онгод нэг сонин Египт хэлөө нэг сонин хэлээр хэлжсэн. Тэгээд тэр оронд бол одоо бас нэлээд гам шиг болж мэдхээр байна гэд. Энээс одоо яаж гарах вэ гэхээр бөө удан улсууд лусыг маш сайн тахих ёстой гэсэн. Лусын тэр цахилгааны бэлтгэлийг одооноос сайн хийгээрэй гэж хэлсэн учраас бид нар одоо энэ Мартин баярын дараа одоо тэр юм хүмүүс бэлтгэлүүлэндээ тэрэндээ шандаж явахаар ингэж байж байна да. За тэгвэл манай удган бөө Тэнгэрийн улаач мөнх Тэнгэрийн улаач хүмүүс маань ч усан аргадна. За жирийн ард олнууд маань телевизэр үзэл сууж байгаа Монгол их турхны маань ард түмэн энэ үед бас яаж ивэл нь сайн болоо. Та ямар зөвлөгөө өгөх вэ? Ерөөсөө ингэхээр чинь л одоо нөгөө байгаль дэлхийгээ хамгаалах, ихтлэхийгээ хамгаалах гээд одоо миний хамгийн хэмзгэлж явдаг их том сэдв рүү орчих гээд байх юм. Тэгээ ерөөсөө лус усаа хайрлах хэрэгтэй. Усанд одоо машина угааж болохгүй, хэртэй хувцаа угааж болохгүй. Одоо сүйтэй шанаг одоо янз бүрийн улаан хэрмэр элдвээ муу хог хайж болохгүй. Өгөө ядахтаа одоо энэ туулгалын хөвөн дээр очиод амраад буцахтаа хогоон бүгдийн түүгээд явна. Харин тий. Одоо энэ манай шавнар эднэр бол бид нар олон жил сургасан бүр дадлагчдсан. Нэг овоо ууландаар очлоо. Авэцэн нэг тамхиныхаа ишийг хүртэл бүх гялгар уут ерөөсөө юу ч үлдээхгүй явах хэрэгтэй. Тий. Ер нь лус усаа их хайрлаж, байгаль дэлхийгээ их хайрлаж, урмал амтнаа их хайрлаж ээж тэгжээж энэ аюул ослоос одоо гэтлэндээ. Тэгээд би бас ингэж боддог юм а. Хуучин манай ингээл өвөг дээдсүүд өвөө эмээнэр маань их сайхан байгальтайгаа зөв зохистой зөв харьцдаг. Бүгд одоо нөгөө усанд явхад хүртлээл одоо бүгээн цагаан шанага мянга барьж явах бай. Сүмүүд усааваа инээ тэрэ бүр ингээл айгүй их захид байдгсан. Одоо энэ сүүлд ингээд төвлөрөөд ингээд төвлөрсөн энэ Улаанбаатарт бүгдээр их олон хүн ам төвлөрөөд ингээд хэлэхээр энийгээ мэддэг хүмүүс нь айгүй цөөрөөд хөдөө байдаг малчин жирийн иргэдүүд бол энэ байгалаа хайрлах юмда илүү сайн байна уу гэж бодоод байдгийг угаасаа хөвшөөд ирсэн нэг уламжлагдаад ирсэн болохоор тэгээ энэ хотод төвлөрсөн байгаа хүмүүс маань л энэ жоохон алдаа гаргаад авчих байгаа юм. Тэгээ энэ үед нөх олон бөө удган төрөөд байгааг одоо энэ сүүлийн жилүүдэд л их маш олон удган бөө улаачтай олцоод байна шүү дээ. Энийг таны хувьд та хоёрын маань хувьд юу гэж боддөг юм бэ? Олон улаач төрөөд байгааг нь хүн болгон л гайхдаг баг. За энэ дээр би хэмзгэлж явдаг. Тэгээд одоо нэг лусын тахилгын нэгдсэн тийм би энэ олон удган зайран хүмүүсийн одоо энэ тахилганы дуудлагыг уншиж явлаа. Тэгээд нэгдсэн нэлээд сайхан тахилгын тим юм бэлтгэсэн. Одоо энийг одоо энэ хатад хаттаан дуурсахгүй гэсэн юм миний нэг ном гарна. Энийний дараа одоо би тэр лусын тахилга, нарны тахилга гээд хэд хэдэн том тахилгын юмнууд бэлдээд тавьсан байж байгаа. Энийг одоо тэгээд нийт удаач нар энийг тэгээд дагаад сайхан дахиад явбал одоо бэлэн гарын авлага бий болох байхаа гэж бодож байна. Ер нь шинэ хуучингуу нэлийн тус төхөн болох байхаа гэж бодож байна. Тэгээд ингээ мөнх тэнгэрийн үйлтэй холбогдоод ингээд явж хахад онгод тэнгэрээ буулгаал ингээд явж хахад их сонин хачин сайхан одоо идлэг шидлэг сонирхуулахаар тийм гайхалтай юмнууд та хоёрт одоо зөндөл тохиолдож исэн байлгүй. Тэрнээсээ ингээд манай үзэгч түмэн сонирхуулаад нэг хэсгийг. За би нэг юм ярья. 2008 оны 8 сарын 30-ны өдөр бид нар Говь Алтай аймагт хар азаргын нурундаар тахилга хийсэн.
Одоо лувсан долгор гээд манай нэг шавийн ах дүү нэртэй бөөнөрөө тахлах хийгээд тэрнээс бууж явтал гинт машины маань тоормос ажилгүй болсон. За. Тэгээд тоормос ажилгүй боллоо. Гинт явж итэл. Гинт явж итэл. Бууж явтал. Буугаад л одоо уудаасаа хайрхнаасаа бууж явтал. Тэгтэл өвгөн хэлсэн. За тоормос ажиллахгүй байна. Энийг жоохон гөвөн дээр гараад майхнаа бариад хонёо гэд нар жаргах өгчээсэн. Оройхон тийшээ. Тэгээд машина зогсоогоод майхнаа барыг гэтэл ингээд нар хэртээд эхэлсэн. Нар сонирн болоод эхэлсэн. Тий. Тэгээд хүн чинь урд нь нар хэртнэгээ сонсч ирсэн тэр ерөөсөө ач холбогдолгүй чэйжилдгүй юм байлээ. Тэгээд тогтоодгүй тий, тоодогчгүй тий. Тэгжсэн чинь нар хэртэнгүүд өнөөхөө сонирхоод нарны зураг ингээд авч ирсэн чинь энд 2 од үлдсэн. Тэгээд 1 од нь энэ дэр гараагүй байна лээ. Тэгжээтэл ингээд бид нар ингээд ягаан туяан дотор орсон. Тэгээд л одоо тий. Тэгээд за үгнийг зогсороо би зургийг чи аваадаа гээд. Тэгээд энэ гоо ерөөсөө тоороод ягаан туяа. Тэгсэн хэрнээ ингээд яг харах гэхээр харж болохгүй ингээд туяа нь хөдлөөд байгаа. Тэгээд өвгөн хөдлөөд байгаараа гэ би кадр дараад байсан. Тэгсэн чинь одоо яг тэр бууж байгаа туяаг нь ингэж авсан. Сүүлд нь одоо ингээд гэртээ ирээд буул тэгээд байхад онгодууд буугаад их одоо энерги өгсөөн гэж тэгсэн. За тэнгэрээс их энерги өглөө гэсэн тий. Тэгэхээр одоо бас ийм сайхан юм байдсан байна гэд их л баярлж явдаг. Ховхон сайхан юм байна. Сайхан тохиолдол байна. Би бас энэ дээр далимдуулаад нэг юм асуучих гэж бодож байгаа. Та хоёр маань бас мөнх тэнгэрийн үйлдэл холбогдож багахан хугацаа өнгөрөөж энэ олон шинэ улаачууд чинь нэвтрүүлгийг үзэж байгаа бах, төмөө олон маань ч үзэж байгаа бах. Тэгээд энэ улаачийн онгод тэнгэрүүд бол одоо мөнх тэнгэрийн онгод тэнгэрүүд маань хэмжээ хязгааргүй сайхан хүч чадалтай, оюунлаг, гэгээлэг одоо туйлын төгс гэж би хувьдаа бодож байгаа юм. Тэгэхээр энэ улаачууд маань өөрсдөө бас төлөвшөөд ёс суртахууны хувьд сайжраад их өөрсдөө төлөв болж, зөв болж, зөөлөн сэтгэлтэй одоо зөв болж ижил тэр онгодын хүч тэрнгээр илүү их илэрж гардаг болов. Тэгээ энэ улаачууд зөв болж төлөвшөхэд бас хүч чадалтай болоход одоо өөрсдөөсөө заавал мөнх тэнгэр мэдээж үүрэг хариуцлага өгнө яана. Өөрсдөө бас хичээдэг ямар одоо чадал чансаа хураавал ямар замаар байвал илүү их чадал чансаатай болох болоо. Хамгийн нэгдүгээр хүн байж штэ их сэтгэл ариунтай байх хэвээр. За. Одоо бие, хэл, сэтгэл гурав ариун. За. Одоо бие ариун байна гэдэг ойлгомжтой элдвийн муу юмнаас хол явна. Муу үлээс. Хэл ариун байна гэдэг хов зөөхгүй, худлаа ярихгүй, хэрүүл хийхгүй, хүнийг одоо муухай үгээр хэлэхгүй энэ бол бас ойлгомжтой. Сэтгэл ариун байна гэдэг их нарийн. Одоо нэг охин ингээд ажил үйлс бүтэхгүй байна гэд ирсэн. За нэг эрэгтэй хүнд гомдсон байна. Энэ гомдон гарах хэрэгтэй байна гэсэн. Аавдаа гомдсоо. Бага байхад аав нь хаяад явцсан. Ээж нь нас барсан. Дээд сургуульд орсон. Хоёрдугаар курсээ төгсчөөд ямар ч төлөх чадваргүй. Гуравдугаар курстээ орж чадахгүй аавдаа хандсан. Туслаач би одоо ингээд 100 мянга ажил хийгээд бага мөнгө олдоо сургуулаасаа хасагдах гээд байна гэсэн аав нь заа гिचаад утсаа хаагаад алга болоод сургууль сурч чадаагүй тийм охин одоо ээвсгээр ихсэн нэртэй тийм охин. Тэгээд тэр урдны болж исэн муу юмыг бүгдийг хүн мартсан байх хэвээр. Тэр бол их амархан. Одоо ингээд энэ сайхан хөх мөнгөн тэнгэртэй хөрс талтан дэлхийдээ төрсөн гасар нутгийн ууд ус байж болно амьдарч байгаа энэ дөрвөн улаан эзэн баян зүрх хайрхан богд дүнжин гарав сонгон хайрхан чингэлтэй хайрхан одоо туу татаа ижигээл одоо юу л дахиж хөтдөг мэддэг юм байдیں۔ Тийм ээ. Тэрийг ингээд одоо хэлээд одоо би ингээд тийм жилдээ би ингээд тэрэнд гомдчлоо. Тэр одоо намайг гомдоосон. Би бас тодорхой хэмжээнд гомдоосон болоод аав туслахгүй байгаа да тийм ээ. Тэгэхээр хэн буруутайгаа нь уурчилж өршөөгөөд одоо ингээд нэгэндээ гомддгүй болгож өгөөч гээ сүү өргөд байна.
Тэгэнгүүт чи нөгөө гомдохороо ингээд их зүрх шархираад ингээд сэтгэл санаад нөлөөлдөг нь байхгүй болно. Холдоод хүчин сулраад байна. Баян санаанд ороод одоо сард нэг 7 хоногт нэг байсан бол холдоод сэтгэл бүрэн гарна. Тэрийг л хийж сурах хэрэгтэй. Буу удганч бай, энгийн хүнч бай. Энэ сэтгэлд болсон бүх муу юмыг л мартаж арилгаж чадсан цагт хүний сэтгэл ариусна. Яагаад одоо дээр үед хувилгаан болдё, яагаад гэгэнтэн болдё. Ямар ч муу тийм дурсамжгүй, сэтгэлдээ муу юмгүй, ямар ч хүний одоо сайхан талыг харж чаддаг, муу талыг одоо уучлж одоо ойлгуулж хэлээ тэрийг одоо өөрөө болоогүй гэж бодож Аяндаа тэгээ сэтгэлэл их ариун болгочих юм бол хүч чадалтай болох тэр бол баг сэтгэл ариун одоо энэ ухаан санаагаа цэгцэл гэж байгаа юм. Энэ бол нэгдүгээрх нь. Хоёрдугаарт нь уул усандаа сайн явж тахилга сайн хийх хэрэгтэй. За байгальтайгаа ойрхон. За жишээлх юм бол одоо отхон тэнгэр хайрхан суудалтай буянтын голоор гүйдэлтэй гэдэг нэг онгод орё л доо тийм ээ. Тэгэхээр тэр хайрханд нь очиод мөрөхөд өнөө тэр онгод чинь өтшнөө ич хідээ өгнө. Одоо ингээд арх ус хоёрыг арх сүү хоёрыг холиод ялгадаг эрдэмч байд юм уу? Удаа гаргадаг бөөлж явахад дээрээс арц ундагч байд юм уу? Одоо ингээд алгаа өрөөд чулуу гаргадаг ч юм уу? Тэр одоо энэ чиний тактикийг хийжээ л дээ. Тэгтэл чамд одоо нэг уул одоо юу байдیں۔ Алтан овоо нэхэлтэй чиний онгод тэнд бай. Тэгээ чи тэрэндээ очиж чадаагүй одоо ингээд эндээс тахиулж ялаа гэхэд тентхийнхэн чулуу тентхийнхэн чулууг ингээ гаргаад ирнэ. Тэр уулан дээр очиод үзэхэд яг төрөл адил хэмжээний адилхан өнгийн чулуу байх чийтэй. Ийм олон төрлийн эд шидийг тэр насаа авч болдгийм байна. Овоо уулаа таксны буян давна. Тэгээд эд шид эрдэм ном ихтэй бодох тусмаа хүн төлөвшдөг даруу болдог. Тэгээ нөгөө би гэж чэйжэд илдээд байдаг өвчнөөсөө арилдаад төмний төлөө үйлчилдэг ийм сайхан сэтгэл нь ариусч, бие нь ариусч, үйлс нь ариун болдог. За тэгээд одоо ингээд нэг ийм нийгэмд нийтдээ нэг ийм юм байх юм аа. Олон улаач төрөөд ахаар энэ улаач болчоол энэ мөнх тэнгэрийн үйлд орчвол ажил хөдөлмөр эрхэлж болохгүй одоо тэнгэрийнхээ л үлийг хийнгээ. Тэгэхээр чин тэр амьтчийн нийгэмд чинь хүний амьдралд одоо мөнгө төгрөг идэж явах өмсөж зөөх юм хэрэгтэй л юм чинь зүгээр суугаад байгаа хүнд ямар тэр одоо тэнгэрээс нь алтан юм бүү ороод ирэхгүй байх гэд би боддгийн. Тэгээ нэг иймэрхүү юм байгаад идэх юм. Ажил хөдөлмөр эрхэлж болохгүй заавал энэ тэнгэрийнхээ л юм хийн гэд энэ тал дээр та хоёр юм санаа бодвол ийм ажил хийхгүй бол амд остохгүй гэж одоо дээр юу байдаг ш. Тэгээд улаач болсоор ажил хийхгүй тэгээд одоо бөөлөө ч юм уу барэ хийгээд ч юм уу мэрглээ ч юм уу мөнгө олоод амьдрын гэсэн тийм ойлголт бол ерөөсөө байж болохгүй. Хүн заавал ажиллаж ээж хөдөлмөрлж ээж мөнгө авч ээж мөнгөөрөө хоол унд авч идэх учраас ажиллах л ёстой. Одоо жишээ нь бит хоёр бол одоо ууггүй л ажиллаж байна. Миний хувьд бол одоо ингээл би ямар ажил хийгээд гадуур явах гэж намайг хүн ажилд авахгүй л дээ. Гэхдээ би гэртээ энэ бөөгийн мэнгэрийг одоо энэ манай буурал воентай багш надад нэг дамжин дөрлөг сахиус тахиулж өгсөн. Тэгээд тэрнийхээ дагуу би энэ бөөгийн хэнгэрийг одоо энэ хэрэгцээтэй юмнуудыг хийгээ мөнгө олгоод амьдраад байна. Энд чи ажил шүү дээ. Тэгвэл таны энэ нөгөө бөөгийн хэрэглэл хингэрэг хоёрх хувцсыг бас нэг хин дуртай ч нэг ингээл нэг наран туулаас худалдаж аваад ингээд хэрэглээд ээж болдог ч юм уу болдгоо ч юм уу. Одоо бөө болох маш амархан болцсон шүү дээ. Мөнгөнд ээж үйл ер нь 3 цагийн дотор хуйглаад гараад ирнэ. Тэгээ энэ бас их нарийн энэ бурадын тэнгэрүүдийг ингээд судлаад уншиж хахад энэ нэг дорилгийн тэнгэр мэнгэртэй дорилгийн тэнгэр тахиулдаг гэдэг их нарийн ойлголт байдаг юм шиг байлээ. Тэгээ би энийг таны тэр одоо дорилгынхоо тэнгэрийг дахиулж ажил хөдөлмөрөө эрхэлдэг тэр онгодын асарт орж сонирхуулъя гэж бодож ин төмөө олон доо. Тэгээд энээсээ урдаад та хоёр маань энэ мөнх тэнгэрийн үйлдэл холбогдоод ингээд явж явах явцдаа үйлийг хийж явахдаа мэдээж төмөө олонд өчнөө ач буйнаа үзүүлж исэн баг сайхан тэнгэр улаач шавнар олныг төрүүлжээвөө та. За шавнар нөх олноор нь төрүүлдэггүй. 10 хүнээс сонгож нэгийг одоо 10 хүн ингээд багш бодоочоо гэж ирэхэд сонгож нэгийг авдаг. За энэ бол одоо ингээд бит хоёр доор ирээд ахгүйгээ явуулсан улсууд одоо энэ нэвтрүүлгийг хараад бас зурагтаар харж байгаа бах. Гэхдээ энэ цаанаа нарийн учиртай. Мөнгө бол сайхан, хүний мөнгө салах сайхан. Цаана нэг одоо шавыг босгоход цаана аав ээж нь байдаг, аав ээжийнх нь адуу мал нь байж байдаг. За тэгээд
нөхөр авгаа нөхөр нь байж идэг. Тэгээд хүргэн бэрүүд худ гээд ингээд цаашаа маш олон хүнийг даах болдог. Нэгийг архинаас гаргана, нэгийг өвчнөөс салгана, нэгийг одоо галзуугын эмнэлгээс гаргана. Маш олон хүн даадаг учраас одоо нөгөө цэргүүлдэ зээл зунгооч машинаар тооцох юм бол нөгөө нэг даадаг тоон моноос нь хэтрээ явчнаа да. Тийм учраас одоо үнэнхээр ингээд яг Тэнгэрийн үйл тууштай зүтгэх тийм улсуудыг шилд сонгож авдаг. Нэг багштаар очичоод өнөөхөө муулаад дараачийн багштаар очичоод тэр намайг хараачлаа гэд ийм улс бол олон байна. Олонтоо таарч явлаа. Тэгэхээр зэрэг одоо энэ хоошод энэ багшлах шинэ хуучин багш нарт одоо бас хэлэхэд мөнгнөөс болж битгий босгоорой. Онгодоон буулгаад асуугаад за энэ хүн Тэнгэрийн үүлэнд одоо үнэн зүтгээд үнэн зовсон зон олонд өвчтэй хүнийг эдгээгээд ядуу хүнийг одоо оронтой болгоод ингээд хүн туслаад явах чадал байна уу? Тэрийг асууж яж тийм хянд шалгаараа. Тийм бөө дотор их олон улаачууд дотор олон янз байдаг баха. Би бодож байгаа юм. За яах вэ? Эрт үедээ ч гэсэн тийм л байдаг байсан шүү дээ. Одоо сайхан хүүхдээ илээ барай хийждэг, яр шарх саалгачдаг, домчдаг, шившдэг эмээ, тийм ээ, эмээ өвөөнүүд байдаг сайхан бүр одоо нөгөө бүр мундаг чадaltaй өвчин одоо тийм ч хүмүүс байж идэг байсан шиг. Одоо энэ улаачууд ч гэсэн олон улаачууд дотор хоорондоо ялгаатай байх гэж боддог юм. Бүгдээрээ л одоо тэнгэргээд бүгдээрээ л их олон гарвлын онгод аваад энэ дундаа ямар ялгаа байдаг юм болоо. За энийг хэлж өгье. Одоо олон зуун онготой уулзаж учирч явсан энэ залуу улаач нарт хэрэг болох байхаа гэж бодож байна. Хамгийн том тэнгэр бол цагааны бурхан гаруул тэнгэр гэж байдаг. Баруун урд зүгт байдаг. Энэ тэнгэр болохоор бүх тэнгэрийн ахтаач нь байдаг. Буу удган болсон хүн цагааныхаа хувц суйг малгай, цагааны эрх юмыг харийнхаа хувц суйгнаас одоо тусад нэг торгон уутанд юм уу тусад нь хийдэг. Хольж болдгоо, хар цагааныг хотгож болдгоо. Цагааны одоо барайны тэнгэр гэдэг нь ямар учиртай вэ гэхээр бариач, илээч, аргач, домч ийм юм байдаг. За тэгээд цагааныг одоо хоёр янзаар хийж байгаа. Зарим энэ онгодуудыг харж байхад их цөөхөн онгодууд бол хингэргэн дээр буудаг. Тийм онгод цөөхөн бий. Ер нь дийлэнх нь хонкондоор буудаг. Хонкороо одоо дуудаад ингээд орж ирнэ. За энэ цагаанаа одоо шөнийн 8 даа ингээд 15 25 даа ч юм уу ингээд 28 19 тийх тохиолдол бас байна. Буултууд байдаг. Ингээд тогтмол хийж явснаар хүнийг идгээх одоо сайхан эрдмүүд ирнэ. Одоо тэр бит хоёрын ажлын өрөөнд ороход одоо миний оюутлын энэ шавнарын дээл хувцас ойдог юмнууд би тэгээд эмийн ургамлууд би одоо нэг 100 төрлийн эмийн ургамлтай. Тий. Одоо ховор эмийн ургамлууд энэ хөдөө гадаа явхад энэ шавнарын аав ээж ах дүү нар ингээд ацарж өгдөг. Тэгээд их сонин энэ барайны эд эрдэм ирнэ гэдэг нэг хүн өвчтэй байна гэхэд ингээд барайд ихтгэхэд одоо хөгжимчнөр бол төгөлдөр хуур шиг гар өөрөө цаанаасаа ингээд онгодын удирдлагаар ажилд удирдагдана. Тэгээд энд чинь тийм байна, тэнд чинь тийм байна. Тэгээд энийгэн одоо доктор эмч домчоор яв, ардын эмнэлгээр яв. Зарим нь бодвол одоо хэлнэ л дээ. Янгрын дотор талын эвэр гэдэг давхар байд юм бэлээ хөрөөдөд. Цусан эвэр. За тэгээ бугын баас тэгээд одоо чаг мөөгч юм уу цаанаас нь ингээд эртний ангаах тэр юунуудыг одоо тэр барай хийж байгаа одоо манай олон сайхан барай чавнар байна. Барай хийж байгаа энэ улсуудын онгодууд нь өөрсдөө хэлж өгдөг. Зарим бүр тэр юм нь орж ирэхгүй үед бол бөөлнө штэ бид нар чинь. Бөөлөөд нөгөө онгодоо оруулж ирээ. За энэ хүн одоо ингээд маш хэцүү эмнэлэг эмчилгээгүйгээд гаргацсан байна гэхэд одоо цаанаасаа хэлнэ. За ингэж эмчлээрээ гэж. Домч тийм цагааны бөөнүүд бас байдаг бахан. Өөр ямар би одоо ингэж бодоод байгаа. За нэг гэрийнхээ ах дүү нар амраг садныхаа үлийг хийдэг омог отгийн улсынхаа төрийнхөө гэдэг хар хүрээгээрээ. За энэ би саяхаа сэдвийг үүсэгээр чи цагааны бөө, харын бөө, шарын бөө гэж байна. Шарын бөө гэдэг нь болохоор зэрэг удамдаа одоо тийм одоо эдтэй хувилгаан янз бүрийн чадaltaа нутаг хошуугаа даасан лам хувилгаан аграм мааран байсан тийм улс давхар шарын одоо тавлаа давхар авч явдаг. Бит хоёр бол бас юу юм? Хоёулаа шартай юм, хоёулаа цагаантай. Одоо тэнд миний бурхтууд байж гин. Тий.
зарим нь одоо охины дар байж дээ. Дунд талынхан тэр одоо очир дар их гээд хүүхэд тэрсэн тэр хүүхдэн дотроо хөдлөө штэ. За тэгээд бурхан багш насны 3 бурхан баян намсраа ногоон дарих гээд миний бурхтууд байж гин. Эднэрийгээ сайхан шүтнэ. Эднэрийнхаа тариныг уншин шаардлагатай үедээ. Манай энэ өвгөн бодвол одоо энэ их сонин тарин гүйцээсэн хүн байгаа юм. 100 болохоор одоо нутагтаа агууд очиж 7 хоногор 3 хоногор бясалгал хийдэг шавнартайгаа. 10 хоногын Тариат. За. Тэгээ 100 болохоор одоо тариаттай очиж агуудаа суудаг. Өвөл цаснаар болохоор шавнартайгаа очиж 3 хоног бас агууд цаснаар сууж бясалгалаа хийж ин таринаа тоолдог. Энэ өвгний тоосон тарин болохоор ингэж байгаа юм. Одоо энэ эрхний 108 юу биш үү? Эрхний 108 чинь 108 уншаад 1. Тэгээд тэгж яваад тэрийгээ 108. Би тоог нь гаргаж чадахгүй. За ямар ч байсан уншаад бай гээд. Тэгээ нөө 3 бүтэн өдөр шөнө уншихаар чинь их инээтэй. Заримдаа нэг удхан онгод орж ирээл жанжангаалаа, заримдаа нэг өвгөн онгод орж ирээл бөвтнөөд байна. Заримдаа нэг цаваа задуухан эмэгтэй онгод орж ирээл жингинээд байна. Тэгээд өөрөө заримдаа уншин тэгсээр агаал 3 өдөр шин дуусгаж тэр их тоо гүйцээсэн тийм тарныхаа хүчийг авцсан хүн байгаа юм тий. За энэ ерөнхий ангидаас гадна энэ одоо энэ судлаач Сүхбат гээд голомтын төвийн тэргүүн биш үү? Их олон сайхан ном бүтээл бичсэн судлаач Сүхбат хоёр ч одоо бит хоёрын сайхан найз уулсан байгаа бид нар чинь тий их нэртэй нь одоо саяхан манайхаар ирээд явсан. За одоо энэ судлаач Бадарч гэдвэ. Бас бид нар найз сая бас цагаан сарын дараа ирээд явлаа уулзаа тий. Одоо энэ сайхан би өөрөө ерөөсөө түүх судлаач, бөө судлаач тийм хүн. Одоо 19 настай дөнгөж хойно хэлний бэлтгэл төгсөөд тэгээд Москвад тэн Калининские гудамжинд явж агаад перспективд явж агаад Мир гээд номын дэлгүүрээс анх тэр Жестокевек гээд одоо энэ номыг авч уншиж ийсэн. Тэрнээс хойш л одоо их түүх сонирхдаг юм болсон хүн. Тэгээд ингээ харж байхад янз бүрээр дүгнсэн байдаг энэ бөөг. Миний ойлгоцоор бол нэгдүгээр гэрийн бөө гэж бий. Одоо ийм гэрийн бөө шав байна. Бослоо өөрийнхөө гэр орныг аваад явна. Өөрөө ажилгүй байсан одоо хувийн үйлдвэр хийж байгаа. Нөхөр нь сайхан том ажил хийдэг байсан. Одоо яаман тушаал дэвсэн. Ингээд гэрэл дагаа явна. Илүү дутуу хүнд юм хийхгүй. Хоёрдугаарт нь удмын бөө гэж байна. Одоо ингээд онгод нь ороод ах дүүнэрээ аавынхаа 10 ах дүүнэрээ цуглуулгээд одоо бойлжсэн манай шав байж гин. Одоо удам судраа дааж явдаг удмынхаа ах дүүнэрийг. 3 дугаарт нь отгын бөө гэж байна. Одоо Эрдэнэтэд манай нэг шав бай. Баядын 10 хошооны даадаг тийм онгод тэнгэртэй. Тэгээд баядын 10 хошооны тийм наадам хийгээрээ гээд ингэж байсан. Өшөөж бас энэ баядын 10 хошооны юу бас нэг удган байна гэж би сонсч байсан. Тий. Ингээд отгын бөө гэж байна. Язгуурын бөө гэж байна. Одоо ойрд бөө ч юм уу, урианхай, дарахад одоо халах, бураад гэх юм уу тийм ээ. Ингээд байж байна. Тэрнээс гадна тэнгэрийн бөө гэж бий. За тэнгэрийн бөө бол сүүлийн үед нэлээд олон төрж байна. Тэнгэрийн бөө тэнгэрийн хөлийг дамжуулна. Тий. За одоо энэ морин жилиг ухтаад одоо 3 өдөр шин бөөлөхөд тэнгэрийн улааш нараас буусан нэлээд юмнууд би бас өөрсдийнхээс гадна улсынхыг бас харьцаатай штэ. Тэгээд өөрсдөр буусан ингээд юу яахад морин жилд лус усыг маш сайн дахиараа их одоо уур усны аюултай шүү гэсэн. Тэгээд тэнгэрийн буултууд тэр бөөнөрийн буултуудаас одоо морин жилийн тухай хэлсэн юмнаас би яг энд дурдъя гэж бодож байна. Морин жилээс эхлээд одоо тэр багш чадвартай, тэр багш мундаг гэж ярихгүй гэсэн тэнгэрт. Нэг зарлиг гарсан гин. Тэр багшийн шав, энэ багшийн шав одоо эдтэй өвдөлтөй чадвартай гэд тэгэхээр зэрэг одоо нөгөө багш нар чинь өөрөөрөө биш шавнараараа уралдуулж бахархах ийм цаг ирлээ шүү. Энийг одоо энэ бөө удгадуудад дамжуулж хэлж өгөөрэй, багш нарт дамжуулж хэлж өгөөрэй гэсэн. Өөрөө л одоо том гээд яваад байх шавнараа сайхан сурах нь шүү дээ. Дараагийнхаа үе хавчиг бэлдээ. Бэлдээрэй гэсэн. Тэгээд шинэ шавнарт тангараг сайн өргүүлж сайхан зөв залж яваарай. Тангарахтай бөө хүн болвол одоо тангарахгүй юм хийдгүү шүү гэсэн ийм гурван юм болсон да. За эндээс хэдүүлээ Дангаас сүрэн зайрангийнхаа одоо амьдан дорилгийн онгодын өргөөнд нь орж
нэвтрүүлгээ өргөжлүүлцгээе. Энэ бол одоо миний Дамжин дурлаг санхүүсийн өргөө байна. Энэ бол одоо ганзаа гэж энэ одоо дархны үйл хийдэг одоо зэвсэг мэвсэг дотор нь бүх юм хийж ингэж 10 наалж одоо энэ улаа ямаагаар тахидаг ийм тэнгэр байгаамаа. Тэгээд одоо ийшээгээ яваад одоо энэ миний харын тэнгэр байна. Энэ харын тэнгэр нь бол одоо энэ хар цахиус маань одоо ингээд энэ 7 бурхан одтойгоо сар алтан гадасод ингээд 7 хар сонцгой болгож 3 хүн толгой хийсэн вавгааны арьсантай. Тэгээд бид эдний харын тэнгэрийг дуудахтаа бол одоо энэ харын энэ хувцас өмсөөд энэ 3 чонын дуудлагатай байгаа юм бэ. Тэгээ 3 чонын дуудлагатай тэнгэрийг ардаа талд нь бол одоо ингээд 7 зарингаар ингэж шившлэж одоо 10 наасан ийм тэнгэрэгтэй энд нь амьд могоогоор одоо ингэж хийсэн ийм юм байгаамаа. Тэгээд энэ одоо миний алдар цуутай багш Цэрэн Баава багшийн маань одоо хөрөг одоо энд байж байна. За энэ бол одоо намайг анх ядарч зовж явахад одоо зам мөрийг минь зааж өгсөн энэ бөөгийн шашныг мэдүүлж өгсөн багш маань энэ байж байна. Одоо Цэрэн Баава гэж Дорнодын Баян уул суманд одоо сургалтынхан төв байдаг. Тэнгэрийн сүлдэр холбоо гэдгийг байгуулад одоо 10 жил болж байна. Одоо энэний хүн Оюнбаатар гэдэг зарим байгаа. Тэр одоо өргөжлүүлээд явж байгаа. За тэгээд Тэнгэрийн сүлдэр холбооныхаа хамт олонд баярлаад Оюнбаатартаа одоо сайн олон шав төрүүлж одоо сайн сайхан аавынхаа одоо энэ юуг гэдэг лээ өргөмжлөлийг одоо бүр цааш нь өсөж яваарай гэж хэлж байна. Баяр хүргэе Оюнбаатартаа. За ингээд энэ онг тэнгэр шүтээнийг аваад одоо энэ ажил төрөл хийж болохгүй онг тэнгэрийнхаа шүтээнээр явна гэсэн тийм ойлголт бол миний хувьд бол байхгүй гэдгийг одоо энэ хоёр шаваар одоо гэрчилж байна. Одоо ингээ ажил төрөл хийж болдгийг миний шав одоо энэ нэр сайн хэлээ цаахан яриад өгдөө. За намайг Хаян Хэрва гэдгээ би нэг хувийн компанид ажилддаг юм аа. Тэгээд энэ юуны төрөн би одоо энэ өндөр жинжүүртэй энэ хоёр багшийнхаа шав болсондоо их бахархаж явдаг. Тэгээд одоо энэ сайхан онгод тэнгэрээ залаад өдөө дайтай явж байгааг энэ одоо би хоёр багшийн минь нөр их хөдөлмөрийн одоо үр дүн гэж ойлгож явдаг юм аа. Тэгээд онгод тэнгэр энэ шүтээнийг авснараа би одоо их сайхан ихтгэлтэй их сайхан шүтлэгтэй болсон. Дээр нь уучил гэдэг юмыг их сайн болгосоо. Одоо онгод тэнгэртэй хүний хамгийн одоо оройн дээд барьж явах юм бол уужуу сэтгэж хүнийг уучилж амьдрнаа гэдгийг л одоо их зөв юм аа гэж би боддог юм. Тэгээ хоёрдугаарт гэвэл одоо ер нь онгод тэнгэртэй залуу хүмүүс бол ер нь ажил төрлийг маш сайн хийж амьдраа гэж миний хоёр багш цагтдаг бид ч одоо тэр зарчмыг байнгын баримталж явдаг. Тэгээд хоёр багшийн минь одоо бүх шавууд ажил төрлөө онгод тэнгэрийн хажуугаар ажил төрлөө хийгээд онгод тэнгэрээ шүтээд явдаг юм аа. Тэгээд энд хоёрын хооронд харшлах зүйлгүй гэдгийг л одоо энэ залуу үеийн улааш нартаа бас өөрийнхөө одоо туулж ирсэн замналаас би одоо хэлж байна доо. За сайн нааг мөнгө хэрэгдэгэ. Би одоо энэ хоёр ачаал тогштойгоо учирснаас хойш дархан Дамжин дурлаг санхуусаа дахиулаад тэгээд бас өөрөө мэрэгсэн инженер өөрийнхөө ажлынхаа хажуу талаар онгод тэнгэрээ дээдэлж явна. Бас хоёр багш айгүй хөдөлмөрч учраас бид нар заавал ажил хөдөлмөр хий хажуу талаар нь дархан дурлалынхаа юмуд ажлыг бас амжуулж хийгээд ер нь бид нар болоод ингээд улаач хүн гэдэг чинь хажуу талд нь хөдөлмөрлж явд юм шүү гэдэг л хоёр багшаас үлгэрч авч ажилладаг та.
За одоо энэ ихмээ удааныхаа эрдэмэн өргөнд нь ороод ирсэн байна. Тэгээд энд зохиолоо бичдэг, ном сонингоо уншдаг ийм өргөөний юм байна. Энэ их сайхан сонин сайхан өргөө байна. Тэгээд энд орж ирээд би их гоё юм олж харлаа. Талархлын захидал юм байна. Энд нэг энэ бичсэн гээд Баян Улгийн аймгийн Буянт сумын 3 дугаар багийн засаг дарга Улаан соён овгийн сүжийн төмрийн Батмөнх гэж хүн явуулсан байна. Энэ их тэр багийнх нь иргэд бас энэ талхлын захиан дээр гарын үсгнүүдэд зурж явуулсан байна. Ингээд гарын үсгнүүдэд зурж явуулаад энэ хоёрд маань нэг хувь нь иржээ. Энэ зууны тахилга юм шиг байна те. Та энэ талаараа нэг яриад өгөөч. Энэ ардуудаас ямар ард түмнээс яасан сайхан юм талхсан захиан ирсэн бол гэдэг. 2013 оны 5 сарын 25-нд Баян Улгийн аймгийн Буянт сумын одоо ард олноос манай Монголын бөөгийн нэгдсэн эвлэлд хүсэлт ирсэн. Олон жил одоо гандуу байна. Тахилга хийж өгөөч гэгээд очиход үнэхээр их гандуу саарл тааруу байсан. Тэгээд тэнд тэр цас тайрхан гээд одоогийнхаар бол цэнгэл хайрхны тахилга болсон. Юуны нарны тахилга, галын тахилга, их олон янзын тахилга болсон. Энэ дээр лусын тахилгыг манай өвгөн бит хоёрыг одоо хийж өгөөч гэж хүсэлт ирээд тэгээ бит хоёр болохоор нэг хэдэн шав нартайгаа очиод лусын тахилга хийсэн. Тахилга эхлэхийн өмнө тэр тахилга хийлгэж байгаа улсад энэ голыг тахиж өгөөч гэдэг нэг голдоор бид нарыг аваачсан. Тэгээд би хэлсэн. Бид нар эндээс тахихгүй. Тэр цаана харагдаж байгаа тэр уулан дараас тахинаа. Хэрвээ бидний харж байгаа энэ хонхорт ус гаргаж чадах юм бол бид нар одоо бөөлнө. Тэгэхгүй бол бөөлөхгүй гэсэн. За тэгээд тэр тахилгыг тэр газраасаа хийсэн их сайхан тахилга болсон. Тэгээд тахилга хийж явах явцад тэр Урианхай нутгийн нэг Урианхай онготой удгаа охиныг олж тэрний онготой ярилцуулсан. Тэгээд өөрсдөө бөөсөн шүү дээ ойлгомжтой. Тэгээд тэр Урианхай удганы онгодууд орж ирээд одоо манай Урианхайчууд, Алтан Урианхайчууд ийм хоёр хайрхныг ингэж тахдаг, ийм хоёр тусыг ингэж тахт юм аа. Энэ та нарын тахилга хийж байгаа газрыг урд нь их усан гэдэг байсан. Одоо ингэ ширгээ байхгүй болсон газраа гэсэн. Тэгээд тэр яг тэр сумын нэг зайран байсан. Тэрийг бөөлүүлээд онгодыг оруулаад бас яриулсан. За ингээд манай нутаг тэрээ сайхан тахилга хийж өгөөд баярлж байна гэд. Тэгээд тэр болгоныг би микрофон барьж агаад тэр нутгийн ардуудад бүгдийн онгодын хэллэгийг орчуулж одоо хэлж тайлбарлаж явсан. Тэгээд дараа нь бидний дараа манай нэг шав бас бөөлсөн. Алтан цэцгээд одоо энд байна да. Тэгээд энэ удганы маань онгод орж ирээд энэ тахилгын үр дүн болоод 1 оны дараа одоо харагдана гэсэн. Тэр нь болохоор зэрэг одоо эх хаврын 5 сарын одоо 25 гэсэн үг шүү дээ. Тэгтэл намар одоо хэдхэн сарын дараа намар айгүй сайхан загтал ирсэн. Манай Монголын бөөгийн нэгдсэн эвлэлд одоо 50 түүний гарын үсгтэй. Тийм байна. Тий. Та нарын одоо тус тахиж өгсөн тэр газартаа гинт булаг оргилсан гэж байгаа. Тэгээ булаг оргилж яснаа их том нуур үүссэн. Тэгээд энэ Буянт сумд болохоор сүүлийн 15 жил ургаагүй тийм их ногоо ургасан. Сугсалцсан их ногоо ургасан. Тэгээд эргэн тойрон бүх сумдад одоо малын өвчлөн гарахад энэ сумд ганцаард нь гараагүй. Тийм. Тэгээд одоо маш их баярлж байна гэж ийм тийм байна. Энэ таларлын захиан төгсгөлд ингэж бичсэн байна л да. Иргэдийн одоо засаг дарга нь биш, багийн иргэдийн сэтгэлийн сайхан үгийг дамжуулан байгаадаа багийн засаг дарга миний хувьд баяртай байна. Бидний өвгдөөс ямар их агуу бөгөө тэнгэр заяат хүмүүс байсныг улаан залаат монгол хүн тэр дотроос өмнө гол багийн уугуул суугуул Урианхай ард түмэн ойлгож мэдж сүслэн дээдэлж авдаг билээ гэд энэ багийн засаг дарга нь ингэж захиа явуулсан байна. Тэгээд зэрэгэлдээ сумаас нь бас энэ жил бөөгийн нэгдсэн үед урилга ирээ. Та хоёрт бас урилга ирсэн гэсэн тийм. Хоёр сумаас ирсэн. Энэ манай сумыг дахиж өгөөч ээ. Хажуу талын Буянт сумд тахилга хийсэн чинь одоо эсрэг өвчин гарсангүй. Одоо хур бороо ороод ногоо сайхан ургаад мал нь өсөөд ийм боллоо. Манайхан сумдууд одоо ингэ бас дахиулмаар байна. Дахиулмаар байна гэж урилга ирсэн байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо энэ өвгдөөд сонгох тэнгэрийнхаа буйнаар ийм сайхан буянтаа үйл хийгээд ширгээд 35 жил болсон нуурыг бий болгож чадсан да. Энэ бол одоо сонин тэнгэрүүдээрээ бахархаж чинь сайхан шавнараараа одоо их баярлаж бахархаж байна да. За тэнгэрийн цаг нэвтрүүлэг манай үргэлжлээд үзэгч төмөндөө хүрж байна. Би ингэж сонсч байсан юм. Улаач хүн гэдэг бол мөнх тэнгэрийн улаач хүн бол хийж чадахгүй ажилгүй, мэд сурах мэд сурж мэдж чадахгүй эрдэмгүй, бүхэл юмыг төгс сайн чаддаг мэддэг.
Тийм байх ёстой гэж өв дээдсүү тэгж ярьж байгааг сонсч ирсэн онгод тэнгэрүүд тэгж айлдж байгааг. Би тэгээ таныг энэ хаттуудаа зориулаад их сайхан ном зохиол төрөвж байгааг сонсоод тэгээ та энэ талаараа нэг манай үзэгч түмэнд яриад өгөөч. За улаач хүн болвол одоо их төгс байх ёстой. Төгс болохын төлөө одоо бие сэтгэл ариун ухаан санаагаа зэгцлээд бодлоо зэгцлээд ингээд зөв зүтгэх ёстой. Тэгэхээр заавал ямарваа нэгэн төвшөнд одоо бас амжилт бүтээл хүрдэгэ гэж ингэж хэлмээр байна. Тэгээд би энэ 15 хатанд төрийн одоо үйл ажиллагаанд оролцож явсан 15 хатантаа шүлэг бичсэн. Өөрийнхөө сайхан ээжтэй бичсэн. Тэгээд энэ Эрдэм таттын Эрдэнийн сургаал гэдэг нэг юм байгаа. Тэгээ би нэг товчхон энэ өөлөн үжин ихтэй бичсэн шүлгээ уншаа. Уул шиг их ачлалтай, урангоо өөлөн их, уужуу тэнүүн сэтгэлтэй, ухаан далаа өөлөн их, цэцэн цэлмэг өвгтэй, цэвэрхэн төрсөн өөлөн их, цэвэр ариун сурталтай, цэгц явдалт өөлөн их, зовлон бэрхшээл сөхөрдөггүй, зоригтой золбоотой өөлөн их, зөвд зөөлөн буруу татуу, зарчим чудраг өөлөн их, сэргэлэн мэрэгэн сэтгхүүт, сэтгэлийн хаттай өөлөн их, суут мэрэгэн оюутай, сурган хүмүүжүүлэгч өөлөн их, инэрл хайрын сүүн далай, эв ийн бэлэгдэл өөлөн их, Эрдэм номын оюун далай, их оронч ирлэхэг өөлөн их. Их Монголын эзэн, их цэргийн жанжин, Исүүхэ Баатар эцгийн их хатан өөлөн их, итгэл үнэмшил сургаалаар ирлэхэг жанждыг хүмүүжүүлсэн их эзэн Чингис хааны их элбэрэл хайрын далаа өөлөн их, Монгол түмний бахархал, мохшгүй нугаршгүй өөлөн их, мөн хөх тэнгэрийн мөнхийн алтан зул өөлөн их. За их сайхан шүлэг байна. Сонсож мэдж их юм бодогдуулахаар. Тэгэд би энийг ингээд сонсож байхдаа нэг юм бодлоо. Тэр сүүлийн өгнүүд сайхан сургаал нь байсан байна. Тэр та хоёрын маань ингээд явцад нь олон манай Монгол улсч их олон бөөгийн холбоо төвүүд байдаг шүү дээ. Өчнөө олон бөөгийн төвүүд байдаг. Энэ бүгд та хоёрыг хүндэтгээд нэг сайхан өргөмжлөл өгсөн байх юм. Би энийг ингээд хараа сууж ин л та. Эрдэм таттын Эрдэнийн сургаалыг сонслоо. Тэгээд таны энэ хаттуудаа зориулсан зохиолын дээж шүлгийнхын дээжийг сонсоод их сайхан санагдлаа. Тэгээд энэ удаагийн Тэнгэрийн цаг дугаарыг маань гэрт нь зорж ирэхэд ингээд гэртээ онгодынхоо өргөөнд сайхан ярилцлага өрнүүлж сууж байгаа хоёр бууралдаа их баярлалаа. Та хоёртай энэ сайхан номын дээжийг бэлэг болгосон юм аа. Бисүүдээ нагаан буугаан итгэхүүн ухаан гэдэг энэ их сайхан ном гарсан байлээ. Энэ Монголын бөөгийн нэгдсэн эвлээс гарсан Монгол бөөгийн ёс зүй гэдэг энэ залуу улаачуудад зориулж гарсан номын дээж байгаамаа. Энийг бас танд барьчих. Энэ Тэнгэрлэг мөнх гал зурхаа гэдэг энэ зурхаа ном гарсан байгаа. Энийг бас танд бэлгэлчээ. Та тэгээд үзэгч олондоо ард түмэндээ хандаад дэвтрүүлгээ жаргая да. Хоёрлаа. За энэ сайхан номын дээж өгсөнд их баярлж байна. Би номонд их хайртай хөөн. За энэ сайхан Монгол ард түмэндээ монголчуудаа энэ номыг дээдэлж яваарай, эрдмийг дээдэлж яваарай. Оюуны гэгээрэлд хүрэх болтугай гэсэн сайхан өрөөлөөр өрөөдөө. За эрхэм үзэгчдээ Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Дараагийн 7 хоногийн энэ цагтаа уулзцаая.